Исав тэр тэндээс 400 хүний хамт ирж явахыг Яаков харлаа. Тэгээд Легах Рахил нарыг тус бүрийнх нь хүүхдүүдтэй. Хоёр зарц эмэгтэйг тус бүрийнх нь хүүхдүүдтэй зогсоогоод зарц эмэгтэйг хүүхдүүдтэй нь хамгийн урд оруулаад дараа нь Легахыг хүүхдүүдтэй нь хамт зогсоогоод хамгийн сүүлд нь Рахилийг хүү Йосефийнх нь хамт зогсоолоо. Тэгээд өөрөө тэднийхээ өмнө гараад Исав руу дөхөж очихдоо 7 удаа газар мөргөлөө. Гэтэл Исав түүн рүү гүйн ирж хөдөөдөг аваад үнслээ. Ингээд ах トゥ хоёр уйлалтлаа. Исав сэхэ орж эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хараад хамт байгаа энэ хүмүүс чинь хэн бэ гэж асуув. Өчүүхэн зарцыг чинь ертөнцийн эзэн харамгүй ээж ийм олон үр хүүхэд өглөөд гэж Яаков хариуллаа. Тэгээд хоёр зарц бүсгүй хүүхдүүдийн хамт Исавд дөхөж очоод өмнө нь мөргөж дараа нь Легах хүүхдүүдийн хамт очиж мөргөөд хамгийн сүүлд Йосеф Рахилийн хамт очиж мөрглөө. Исав Яаковд хандан харин над руу эхлээд тийм олон мал сүрэг явуулдаг чинь ямар учиртай юм гэж асуухад хүнд таах минь тантай би эв найртай байхыг хүсч бэлэг явуулсан тэр гэж Яаков хариуллаа. Исав хариулав. Ах нь юу гарч дутаагүй. Дүү надад өгснөөс өөртөө үлдээсэн чинь дээ гэхэд. Үгүй ээ. Хэрвээ та надад муу санаагүй бол өгсөн бэлгийг маань аваач дээ. Намайг ийм сайхнаар тусаж явахыг үзээд таныхаа царайг дахин харна гэдэг нь миний хувьд ертөнцийн эзэнтэй тулж уулзсан шиг сайхан боллоо. Өгсөн бэлгийг маань авахыг танаас гуй. ертөнцийн эзний ачаар би юмар дутахгүй явна шүү хэмээн Яаков хэллээ. Энэ мэдчлэн Яаков Исавыг олон дахин гуйж шалсан учраас Исав бэлгийг хүлээн авлаа. Исав түнд хандан. За одоо манайд очицгоё. Би түрүүнд нь ороод зам зааж өгнө гэхэд. Хүнд тах. Хүүхдүүд маань багуулчаар үнэн бол маань нялх төлтэй байгааг та харсан биз дээ. Одоо нэг л өдөр ширүүн туувал туйлдж өгнө. Харин та надаас төрүүлээд байв. Тэгээд балчир хүүхдүүд төл малынхаа аясаар аажуухан явсаар танай нутагт би очино гэж Яаков хариуллаа. Исав түнд хандан. Тэгвэл би хэдэн зарцаа энд үлдээе. Ажил төрөлд чинь туслаг гэхэд. Хэрэггүй. Тэднэр юу хийлэхгүй? Хамгийн гол нь та бидл эв зүгийн ололцсон бол боллоо гэж Яаков хариуллаа. Тиймээс Исав тэр өдөртөө Яаковыг орхин өмнө зүгт Эдом нутагтаа буцахаар одлоо. Гэтэл Яаков их хол аялах дургүй байсан учраас тэндээ солгүй байр сууц засаад мал сүрэгтэй хашаа барилаа. Тиймээс тэр газар Сүхэт буюу Хашаат гэдэг нэртэй болжээ. Дараа нь Яаков Йордан голыг гатлан Хянан оронд ирээд Шихэм хотын хавьд суулаа. Ийхүү Яаков Месопотамийн хойд зүгээс гараад Хянан оронд ямар ч гай зовлонгүй эсэн мэнд орж иржээ. Яаков тэр хотын сүрийг анх тавьсан Шихэм гэгч хүний хүү Хамурын хөвгүүдэд 100 мөнгөн зоос барьж өгөөд тэр хавцаа үүдм их газрыг өөрийн болгон өмчлөн авч майхнаа барин суурьшлаа. Тэрч байтугай ертөнцийн эзэнд мал өргөн шатаах өргөлийн ширээ тэндээ чулуугаар засаад Израильчуудын дээдлийн хүндэлдэг ертөнцийн эзний өргөлийн ширээ гэж нэрлэлээ.